Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүрэгт баригдах Агросити эдийн засгийн тусгай бүсийн талаар танилцуулгыг хийе. Улаанбаатар хот сая 700 мянган хүн амтай болчиход байгаа мөртлөө яг хүнсний хангамжийн асуудал дээр бүрэн шийдэгдэггүй. Ковидээр хил хаагдахад Улаанбаатар хотын хүнсний дэлгүүрүүд дээр төмс ловон сонгон л үлдсэн. Бусад бүх төрлийн нарийн ногоо хүнсний бүтээгдэхүүнүүд тасарсан гэдгийг мэдж байгаа. Хүнсний ногооны 54, за өндөгний 62, за хүнсний мөөг болон нарийн ногооны хэрэгцээнийхээ дөнгөж 6-аас 10 хүртэл хувийг л бид хангаж чадчихжээ. Бид жилдээ өнөөдөр энэ бол гайлд одоо мэдүүлсэн статистик байгаа. 400 тэрбум төгрөгийн нарийн ногоог хэрэглэдэг. Тэгэхээр энэ мөнгийг бид нар дотооддоо үлдээх бүрэн боломжтой байна. Тус эдийн засгийн бүсдээр хэрэглээнд нэмэгдээд байгаа энэ далайн гаралтай бүтээгдэхүүнийг өсгөх ийм бодлогыг барья гэж байгаа. За энэ бүс нутгийг дагаад бид нар Агросити концепцээр хөгжүүлэх бас хотыг, дагуул хотыг бас бий болгох боломж хүрдэнэ. За мэдээж одоо маш олон ажлын байрууд бий болгоно. За 25 мянга орчим ажлын байрыг бид нар бий болгож чадна гэсэн ийм одоо төсөөлөлтөй энэ ажлыг эхлүүлж байна. За дээрх эдийн засгийн тусгай бүсийг бид нар байгуулах асуудлыг удахгүй засгийн газрын хуралдаанд орж танилцуулах чинь тусгай бүсийг хөгжүүлснээр Улаанбаатар хотын нарийн ногооны хэрэглээг 2030 он гэхэд бид бас бүрэн хангана гэсэн одоо төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бас хамтдаа шийдэх технологийн гарц гаргалгаанууд бидэнд бас байгаамаа.